Эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний Монголын ард түмэн ирж байгаа цаг хугацаанд улам хямртай жаргалтай сайн сайхан байж өглөө болгоны мандаж байгаа наран та бүхэнд ад жаргал сайн сайхан бүхнийг дашлуулах болтугай гэж өрөөж байна. Магадгүй миний би энэ хугацаанд энэ шиг хүндтэй, энэ шиг гайхамшигтай, энэ шиг сэтгэл тогтлом ямиг хөдөлж үзсэнгүй гэж ингэж хэлэхэд бүрэн дүүрэн болох болоо гэж бодож байгаа юм. Ингээд та бүхэн бас дэлгэсэндээ орхон сууж бидний гал шиг татны халуун яриаг сонсох болтугай гэж би хүсэн өрөөж ирж байгаа цагийн өрөөлийг дашлуулъя. Одоогоос 43 жилийн өмнө анхны гал нэгдлийн алтан шавын тавигдаж албан ёсоор 40 жилийн өмнө гал нэгдлийг хэмээн үзэглэж байсан тэр цаг хугацаанд Монголын утга зохиолд, Монголын соёл шинжилх ухаанд, Монголын соёл сурчлагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан сайхан хүмүүстэйг би уулзах гэж байна. Эний нэг нь бий байгаадаа бас бэлэгшээж байгаа. Ингээд ямар тач ихлээр зочлон танилцуулсны дараа бидний халуун дулаангаас шиг ярианаас та бүхний өнөөдрийн бас баримжаа, өнөөдрийн бахархал, өнөөдрийн шинийн нэгний сайхан үлзий дэмбэл илүү хутаг үлзий төгс орших болоо гэж ингэж бодож байгаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт би өөрийнхөө хажуудлаас нар зүү тойруулъя, та бүхэндээ танилцуулъя. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол Улсын соёлын гавьяас төгөлтөн Нацгвардын нэрмж шагналт, Монголын зохиолчдын эвлийн нэрмж шагналт, Эрдэнэтэн зохиолч Үржингийн Хүрлбаатар маань ирсэн байна. Мөн түүнчлэн Хүрлбаатарын дараа нэгэн цагдар Монголын ард түмэн хүнлэн биширч явдаг, Монголын бурхан хэмээн хүндлэгдсэн Монголын алдартай мэс засалж, Монголын алдартай сайхан яруу найрагч Соёнгийн гүлэгч цогт маань хүрэлцэн ирсэн байна. Дараа нь үзэгч та бүхэн анзааран харж байгаа 2015 он өдөж байгаа хон жил маань бидний он жил байсан болов гэж их бэлэгшээж байгаа. Хон жилдээ гайхамшигтай сайхан хүндлийг ард түмэнд дашлуулсан Чингис хааны одонг авч биднэргээ баярлуулсан, Монгол түмнээ баярлуулсан, Монгол турхтнаа баярлуулсан, дэлхийн соёлд бүхэнд бас хүндэтгэлийг дашлуулсан Монгол Улсын соёлын гавьяас төгөлтөн Миндоёо хүрэлцэн ирсэн байна. Дараа нь бидний эдүгээ хүртбэдээс өссөн захиж байгаа Монгол Улсын төрийн сүлдийг зохиосон Монгол Улсын Соёнгийн гүлэгч, яруу найрагч, зураач Монгол Улсын соёлын гавьяас төгөлтөн Ойдон баал хүрэлцэн ирсэн байна. Дараагийн нэг гайхамшигтай сайхан найз байгаа танилцуулахад энэ цагийн Монголын миний бодоход 20 дугаар 121 дугаар зууны агуу сайхан найрагч гэж бичлэн хүндэлж явдаг миний сайхан хэдхэн хоногийн өмнө Монголын утга зохиолын дээд шиг Нацгвардын нэрмж шагналд авсан Дамживын Мягмарсан маань хүрэлцэн ирсэн байна. Эрдэнэтэн зохиолч, Соёнгийн гүлэгч, Монгол Улсын соёлын гавьяас төгөлтөн Саруул уян маань хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр үзэгчдээ та бүхэндээ би энэ сайхан хүмүүсийг хөтөлдөг улигт бүр базар хөтөлтөө хийж байгаа юм бишээ. Энэ дээр би өөрийгөө зарлчих. Бүр базар миний биес оролцож байгаа юм. Ингээд одоогоос 43 жил, 44 жилийн өмнө хэдэн залуучууд нийлж утга зохиолын сайхан халуун дотны яриа үүсгэж тэндээсээ 3 жилийн дараа гал нэгдэл байгуулж байсан тэр тухай одоогоос 40 жилийн өмнөх миний ангийн найзууд бидний үеийнхэн биднийг хараад мэдж байгаах, багш нараа харж байгаах бид нар нэгэн үед байсан хүүхдүүд, залуучууд, оюутнууд юм аа. Өнөөдрийн энэ цагтаар ингээд та нартайгаа бас хууш дэлгэх хэмжээний хүндэл үзүүлж энэ телевизийн хамт олон урьж байгаадаа баяртай байна. Тэгээ би ямар ч байсан эхлээд Миндоёогоос асууя. Багшийн дээдийн дугуулангаас ер нь их хийсэн үү гал нэгдэл тийм ээ? Тэгж бодно тийм ээ? Тий, тэгж хэлж болно. Улсын багшийн дээд сургуулийн уран зохиолын дугуйлан бол тэр үедээ энэ их дээд сургуулиудын дотор байсан уран зохиолын дугуйлангууд дотроо бас нэлээд хүчтэй нөлөөтэй гэдэг байсан. Тэнд их мундаг багш нар байсан. Манай утга зохиол судлаач төрийн шагналтай доктор профессор Цэндөгш, Даш Дорж багш профессор Тонсорон багш гэдэг. Тэгээд тэдний нөлөөгөөр бол тэнд алдартай зохиолч яруу найрагчд ирдэг байсан. Ингээд уран зохиолын хүчтэй дугуйлан байсан гэж хэлж байна. За тэр үеийн уран зохиолын дугуйлан хэн бол Гүрбазар, Хүрлбаатар, ингээд Саруул уян бид нар байна. Гэхдээ энд бол зөвхөн багшийн дээд сургуулиар хязгаарлаж байгаагүй. Монгол Улсын их сургуулийн түүхийн ингээд суралцж байсан. Ойдов, зураач, алдартай зураач болсон байсан. Анагаахын дээд сургууль суралцж байсан. Давдоржийн цогт, Ламживын Мягмарсарам, замун их сургуулиас, оюун цэцэг, хуулийн сургуулиас Сундой,
ингээд дараа нь бол хөдөөнөөс Данзангийн Нямсран Очирбатын ташаалуур ингээд нэгдэж ирсэн. За эхлээд бол бид нар 74 оноос эхэлж одоо ойр дотн нөхөрсөн. Ингээд өөрсдөө яагаад чи манай галынхан гэж ингээд нэрлдэг болсон. Ингээд 77 оны 11 сард та 19-оор гал бүлэг мөрөдө байгуулсан байдаг. Бидний тэр цэл залуу үеийн гол зорилго бол өөрсдөө бие биеэс харилцан суралцах, бие биеэ дэмжих. Тэр үед ямар нэг хэмжээгээр бидний мэдээлэлээс хол байгаа дэлхийн болон Монголын удаа зохиол, соёл, түүхийн амьдралын үнэтэй харьцангуй хаагдмал байгаа мэдээллүүдийг бие биендээ хүргэж ирж өгөх. Ингээд одоо маш хурдан өсөж дэвжих ийм л зорилготой байсан. Өөрснөө эхлээд сайхан одоо боловсралтай болъё. Төвлөр сайхан зөв хүмүүс болцгоё. Тэгээ суралццгаая. Ингээ өсч өгчээ. Ингээд өөрийнхөө оргилд гарцгаая л гэсэн ийм л нэгдмэл нэг л сайхан зорилгоор найз нөхдүүд энгийн сайхан үерхсээр баад энэ бүтцийг л бид нар тэр үед олж харж бий болгосон байгаа юм. Би бас нэг жаахан ондараад өөрөө галнагдын гишүүн учраас ондараалын тухай ярмаар байна л да. Яг Багшин дээдийн 303 дугаар өрөөнд бид нар дугуйлаа хийгээд хүмүүс ирж ирснийг сандгийн. Мега ирж ирсэн, цагаа ирж ирснийг одоо Төв аймгийн нэг Сондойгоос анх орж ирж ирсэн дээ. Нэг сайхан шүлэгчдэг. Бид нар бахархаад бид нар Сондойгоосаа дамнаад явмаар байна л да. Одоо Балжийн зузган монс гэдэг гайхамшигтай яруу найрагчаас хинтэж тавх анзаарч байгаа. Сондой анх орж ирж тийм ээ. Бас их сайхан одоо жоохон залуу байсан биз 10 дугаар гэдэг үгүйсэн дээ. Ер нь тэр үед яг бидний тэр нэгдэж байх үед бол хамгийн одоо том алдартай болцсон Сундой байсан. Тийм. Сундойн бишиж амжаагүй шүлэг гэдэг ийм шүлэг нь тэр үед сонинд хэвлэгдсэн орон зохиолын авиаснуудын дунд одоо их анхаарал татсан шуугаанд гэдэг байсан. Алд борхон хагсуургандаа багсааж ургасан хад шиг 18-тай миний сэтгэлд аандаан урсан онгод бичгэл байсан санаа минь хаянгууд нэгэнд нь таарч бишрэм шүлэг болох ясаан алдаагүй байгаа даа гэсэн. Гоё тийм. Тэгэхээр энэ бол яагаад ч юм тэр үеийн бидний их бахархал байсан бас магадгүй бидний тэр одоо хүүхэд залуу халуун үеийн одоо тэр зорилгыг бас тодорхойлж байсан юм шиг одоо эргээд санагдаж байна. Тэгээ Сундой маань одоо хорвоогоос эрт явсан харамсалтай. Гэхдээ бол одоо Сундой уран бүтээл бол олон сайхан дуу, яруу найргийн бүтээлүүд нь бол одоо энэ цаг үед хурц ирж уншигтай одоо залгсан байгаа юм. Баян ханаа огомнаа угийн урамдаа таньюта анхнаа санаар яран хэ аншим бавэ маньюта анхнаа санаар яран хэ аншим бавэ маньюта. Бас нэг юмыг бид урсаа ихэнд ярьж байгаа юм бол да хэрвээ бас ингээд сайхан бүтээлээ орхисон ч гэсэн тэнгэрийн орондоо Сундой минь амьд сэрүүн байсан бол одоо юу гэдгийг надтай чацуу, Хүрлбаатартай чацуу, манай Мегмарсантай чацуу ийм сайхан найрагчил байлаа л да. Би зүгээр нэг юм их тод санддаг энэ удаа хөдлөгчгөөсөө илүүгээр гэрчин итгээд мэдээ оролцож байна. Анх Сундой ингээд сонин шүлгээ бичгэд нь баг хэвлээгүй юм шүү. Чамд сонин байдаг шүү дээ. Тэр үед
залуу хүмүүс тэр дундаа одоо оюутан насны юм хүүхдүүд төвийн хэвлэл мэдээлэлд шүлгээ хэвлүүлнэ гэдэг чинь өөрөө их тийм хүнд хэцүү ажил байсан юм шиг байгаа юм. Шалгуур ихтэй байсан бай. Хоёрдугаарт нь ер нь бас янзын одоо нөхцөл байдал байдаг байсан юм шиг байгаа юм. Би энд нэг сондоо найзаагаар дурсаж нэг зүйлийг зориуд хэлмээр байна да. Залуу шидүүний сонинд сондоо маань 77 оны 4 сарын 25-нд 2 шүлэг одоо илгээжээ. Тэр үед бол сондоо маань Төв аймгийн ангадугаар 5 жил сонины сурвалжлагч гэдэг ингээ батчрын сондоо гэдэг ингээ шүлгээ илгээжсэн байна. Тэгээ энэ шүлгийн залуу шидүүний сонин хүлээж аваад энд юм цохилт хийсэн байна да. Хэвлэхгүй шүлэг болоогүй байна гэж. Ингэж буцааж ирсэн. Ийм жишээ бол одоо хүн болгонд орол байсан дөө. Тэр буцаасан шүлгийн би одоо гөрөө зурандаа нэг уншиж байгаа шүү. Хүсмээр байна. Тэгээ энэ дээр бол тухайн үедээ нэг бол шүлэг болоогүй нэг л сонны нэг төшмөл нэг утгацгаалын ажилтан хэлээд буцааж байж. Гэтэл энэ одоо сондоо маань одоо бас алдартай шүлгүүдийн нэг л тэр үед байж таа. Одоо 1977 он шүлэг болоогүй гэж магадгүй зүгээр тойж татсан байж магадгүй бид нар өнөөдөр хүн ярихгүй. Тэгвэл энэ манай Батчрын сундагийн алдартай шүлгийн нэг нь шүү дээ. Манай Бориад зон манай яруу найрагч мэдэндээ ороо жаахан борыгоон дасалж өгөөд барсангүй. Онон малжийн утгаан тоосруулж орхиод барсангүй. Ургач хийж мөрний минь хөлсөн тусдаа цоцорлоо. Ухаан залгасан бурганы минь хойн мөшрөөд үлдлээ. Тэрлэг дээлэндээ багтахгүй бохомдон явлаа. Тэрл хавийн огтоос ичин буцлаа. Ижил сүргээсээ тасалж элдсэн миний хөөрхий эцгийг үеиг таахгүй нэрлэхүү миний хөөрхий нөмөртэйхэн сүргэн донд ногтож барьсан болдоо нарстайхан гурван даваагаар нартай төг давчихсан байгаа. Сөөхтийн тасгийн хүүхнүүдийг жиг хэлэн саачин хөөрхөн найдалмаадан жарган амлаж байгаа даа гэж. 18 настай одоо энэ баян бичиж байгаа. Одоо ч бас сайхан шүлэг шүү. Тэгээд би нэг боддог юм одоо бидний энэ нэгдэл юм байгуулад ингэх бас нэг шалтгаан бол энүүтэй холбоотой доо. Ер нь одоо тэр нийгэмд яаж танигдах уу, өөрийнхөө бичсэн уран бүтээлээ олон нийтэд яаж хүргэх үү гэдэг нь өөрөө том асуудал байж. Тэгээ саяын хэлний жишээ энэ хоёр шүлэг гэхэд бол энд нэлээд хайхрамжгүй хандсан юм харагдаж байгаа юм л. Саяын дээр уншсан шүлэг чинь нэг шүлэгний дундуур нь хийгээд ингээд нэг шүлэг мэтэр л ингээд буцаачиж байгаа байхгүй юу. Ийм зүйлүүд бас бид нөлөөлж ирсэн болов уу гэж бодож байна. Сондоо маань өөрөө их тийм оюуны соёлтой өөрийнхөө их сайхан цэвэрхэн сайхан авч явдаг. Ер нь бидний дундаа тэр үедээ бас юм доо яг хэллээ. Үнэхээр сондоо гэл одоо бид хөшөрч байсан үе бас биш үү. Тэгээд найзаагаа дурсах сайхан байна. Би нэг юм асуумаар байна. Одоо мягмарсан цагт хоёроостой яриагаа өдөх гэдэг юм л да. Багшин дэд дээр ийм хүмүүс ингэж байгаа та нар яаж сонссон юм бэ ер нь цагтаа? Нэг мэдгэд нэг юм хамар дээр мөгтөөс одоо нэг шөвдсөн шарсад хоёр орж ирээд божигнуулж гисэндэг. Тэ? Бас совин байсан болов. Бид нар чинь сургууль дээр бас дугуйлан байгуулж болно ш нөлөөл хөвгдөд байдаг гэж. Эдгээр тэгэл төрсгээд ороод ирсэндэг. Тэгээ анхны давчнуудаа санагдаж байна маяга. Цагаас нэ. Нэмээд 74 онд юм да. Зохиолчдын үеийн орон дээр залуу зохиолчдын бүлгэн хөгжүүлдэг тийм байдаг. Гайду багш даргалдаг тийм байдаг. Тэгээ зөвлөл тэр тэндээс одоо утга зохиолын дугуйлан хөдөө хотод байгуулад тамга тэмдэг өгдөг. Тэр үед одоо анагаахын дээд сургуулийг ороод би 3 4 дугаар курст очижсэн. Миний анагаахын 1-р курст орсон тэр жил энэ эс оюун томон очирхөө 103 төгссөн байдаг. Дандаа анагаах төгссөн үү? Гайхалтай сайхан яруу найрсан. Тэрнээс хойш анагаахын дээдийг би одоо шүлэг зохиол дуртай хүүхэд цагнаад яваад байдаг тэм дугуйлан байхгүй байсан. Тэгээд тэр залуу зохиолчийн зөвлөл дээр гайтуугатай очиулзаад сургууль дээр дугуйлан байгуулъя гэж байна. Тэгээ гайтуугаа манай номер 25 гэсэн утга зохиолын дугуйлан номер 25 гэсэн тэмдэг надад өгөөд хоёулаа балдан дээр захирал дээр орж тэр үеэр даргаараа зохиулж байгаа хэрэгсүүд дугуйлан байгуулсан. Тэгээ дугуйлан байгуулж зарлалт утсан чинь 5 оюутан өсний нэг нь манай шавд нэрт ярана гэсэн.
мэгүрсэн маань. Ингээд тэр 5 6 оюутан дугуйлангаа байгуулчихад юугаа хийж байгаагаа мэдгүй хэдэн шүлгөөнс цаагаа тэгээд худалгүй таарцгаасан мэгүрсэн битэр лөөдөөдөөс би нараад сууд үлдсэн. Тэгсэн чинь ер нь нэг л хий хоосноор гэхэд болохгүй багшийн дээд гэж юм дээр дугуйлан байдаг гэсэн өнөөдөр цуглд гэсэн. Батчрын сундтай би тэгэхэд нэлийн дээр танилцсан байсан. Тэр ярьдаг байсан. Тэгэнгүүт хоёулаа за утга зохиолын дугуйлан байгуулсан юм чинь дугуйлантай улсууд багшийн дээдийн дугуйлан дээр очиж бутны эргийг хэлээд. Очиж бутны эргүүлэх гэжсэн улсууд нэг нэртэй. За танаас эхлээд. Тэгээд яваа. Тэрний сайш нь бол манай мэгүрсэн ярих баха. Тэгээд жадсан юмны мега багшийн дээр сурах гээд ороод ирсэн. Жадсан нэг мега тэрийг их гоё ярьдیں۔ Орж ирсэн. нүдэн тарагт ярьдаг хүн. Тэгээд 10 сарын 1-нд анх бодсон анагаах их сургуулийн утга зохиолын дугуйлан байгуулагдаж байгаа. Тэр дугуйланд суралцах оюутнууд байвал одоо 3 давхарт 360 төл тэнд цуглана уу гэх. Тийм 360. Цагаан тийм баатамтар улаан одоо юугаар бичсэн тийм мундаг том зар байна. Би 10-аас нэг шүлэг мэдих туртай энэ утга зохиолын дугуйлан одоо байгуулагдах юм байна л маш их баяртай. Тэгээд тэр үед цуглаад 10 сарын 1 шиг санагдаж байгаа. 10 сарын 1-нд л цугласан. Тэгсэн нэг өндөр залуу байна. Баяр мэгнэн, Дагдамбаатар огшин тэргээл одоо ингээл манай анагаахын сургуулийн оюутнууд байна. Тэгээд зарим нь жоохон өмцөм орж ивэл гарч өрөөл. Тэгээд цогоод нэг 12 мөнгөнд тэр нэг эхлээд шүлэг уншсан юм аа. Шүлэг л одоо шүлэг гэж хэлэх юм аа. Тэгээд уншаад цогооч юм хэлсэнгүй хоёлоо уншлаа. Би л уншаад байгаа. Урд нь цогоод тухайд тайлан югамаа одоо юу дугуйлангийн эрхлэгч. Тэгээд цогоо минь юм хэлсэнгүй наа гэсэн шүмжилсэн чгөө, магтсан чгөө. Тэгээд сундуу тэр үед одоо бич хамжаагүй шүлэг тэр дархан шугуун домог энэ төр гэл тэр шүлгүүд нь тэр утгацгоос нь твлэгдсэн байсан юм. Сундууг таних уу гэсэн тань л гэж урьж байна. Миндоо гүрээ одоо хөрлөө зарав мурлаа сайн танихгүй шүү дээ мэдэхгүй. Хамгийн алдартай сундуу л байсан. За сундуу танилцуулж болно л гэж. Тэгэл дараагийн лоногт нь багш их сургуулийн дугуйланд очтоо тэгээд тэр чи оройхон дугуйл эхэлсэн юм аа. Дугуйлангийн эрхлэгч нь Монгол хуугай байсан юм байна лээ. Тэр нэг дөрөв өнгөрцөн үе ч юм уу очоо зогсцсон ерөөс хүн байдгүй. Ирж байгаа хүн ажиглаад хараад байлаа. Тэр чинь даштарж өгшин тэр байсан тэр цаадлан дугуйланд одоо ч дугуйланд хичээлж л байгаа. Одоо сүгтэрж байсан. Сүгтэрж байсан. Тэгсэн чил одоо сэрэнгийн сүгтэрж. ерөнхийдөө бараг л хичээлэхгүй юм шиг болоод л. Нэг л одоо хичээлэхгүй болтой юм гунааж байгаа энэ төр орж ил Монгол уугаа энэ төр гунааж байгаа энэ төр Монгол уугаа гэдэг чинь юунд гарсан. Юу цог сэтгүүлд бас таны шиг очоод гарцсан байсан. Их л том хүн л одоо бараадад яваад байлаа. Тэгээд тэднүүд гарч байна. Тэгсэн урдаас нэг 406-гийн болтой. Тэр үеийн 406-гийн болтой гэдэг чинь одоо тэр чинь дээл чинь бас нэлээд үнэтэй цайтай их л ганган хүмүүсдэг. Нэг өндөр дэгэлцсэн залуу ороод ирлээ. Тэр нь сундуу. Нөгөөдөл чинь сүйдүүлээд гар хөлөөр 406-ыг жахгүйсэн болтой тий. Гар хөлөөрөө сүйдүүлээ явж. Тэгэл дугуйлан хичээлэх боллоо. Тэгээд дугуйланд орлоо. Тэгсэн цогоо маань жоо хожигчгээд орж ирдэ. Тэгсэн чинь минь дойч байна. Гүрээч байсан. Тэгэл баахан шүлэг байсан. Би өдөр дүндээ шүлэг уншааг хуу. Минь дойо нэг тэр нэг үүр энтрүүлөө нэг тийм нэг жижиг богинохон шүлэг уншсан юм байна. Бодон шоуун тэр уншижсэн бол 9 бэн цэцэг маш. Тэр чинь 9 бэн цэцэг байна тэр чинь цүүлж байгаа. Тэр эхний л одоо бичсэн шүлэг тэр нэг үүр энтрүүлөө тэр нэг тиймэрхүүл жижиг богинохон тийм шүлгүүд байсан. Тэгээ сундуу чинь тэр нөгөө нэг намрын ажилд явсан нэг шүлэг уншсан юм аа. Тэр их сайхан шүлэг. За сундууд бол үг хэлж байгаа юмтай алгаа. Тэгсэн гөрөө бодол нэг шүлэг уншлаа. Нэг шүлэг уншаад гөрөө угаасаа гэвэл уусаа. Гөрөөгийн шүлгийг бас нэг ганц хэрэг үг хэлсэн юм аа. Хинд хэлсэн мэдгүй нэг л өмнө хэлж лээс. Тэгсэн чинь гөрөө шавлцд болж ирэнгүүт л 5 мөнгө унчлаа төмний түн дээр ундлаа гэлөө нэг тийм. Тэгсэн чинь одоо ерөөсөө иймэрхүү юм бичгэрэг.
Одоо л иймэрхүү шүлэг өчгчтэй гэдэг. Гөрөөсөө тэгээд одоо явчих. Тэгэл ерөнхийдөө тэр анхны дугуйланда тэгж хагасдуу танилцаал. Тэгээд дараагийн дугуйлан хичээлэл. Тэгээд тараад биднүүд сундуур биднүүд чинь 25 дугаар дэлгүүрнийг олсон. Тэгээд чи одоо би хөксөжтэй цуг хоёулахнаа тэр одоо 200 очоод тий. Тэгэл тэрний дараа чинь ерөөсөө биднүүд тэгээд салаагүй дээ. Нэгэн зөв байхад бүгдээ одоо миндаяга тойрооч юм уу ингэж эхэлсэн л дээ. Тэгээд тэрнээс хойш салаагүй дээ. Тэгээд найзууд байсан. Би үлгшин сонирн байгаа. Ойд Монгол Улсын сургуулийн түүхэн ангийн оюутан шүү дээ. Яаж бидэртээ одоо бодоход ямар золоор бид нар очирсан юм бэ? Их сургуулийн уран зохиолын дугуйланд явна. Одоо Эрдэнэтэн зохиол, дуулам, тэрийн шагнал, догмод тэгэл Түмэн жаргалаа. Би шүлэг уншина. Хойдоо андуурчин чинь наадах шин шүлэг биш ч үдэл гэж байна. Та нарын эн чин дэндүү гоцрогдол. Тэгээд дургүй очихолгондоо маргана. Тэгээд ер нь дургүй. Тэгтээ би заавал очдог. 2 дахь өдөр үлээд дугуйлна гэдэг. Тэгэл багшдын дугуйланд би яста ганцаар очсон байхгүй. Гөр азар бид нар ч танилцсан. Гөр азар ингээл яасан чинь дугуулаараа цоглох миний наашаас би чамд нэг шүлэг уншаад хэл гэж байна. Тэгсэн чинь гөр азар уншлаа. Тэгсэн чинь нэг Монгол эмэгтэй тухайл уншлаа л да. Давчаагүй үзээд давчлаар бүсэн жангалаад ирчүүдийг харангуут нь цугтаачдаг юм баяг. Тэгснээр ингээд уншчихсан. Энэ мөрөнд нэг үг дутуу байгаа. Тэрний би олохгүй одоо 14 хоног бодож байна. Тэр үгтэй гэж бодоод ойлгочоор л шүлэг үйдэг чинь бас л нарийн юм байдгийн байна гэж одоо л яасан. Тэгээд би нэг шүлэг уншсан чинь тэглээ. Энэ найз шүлэгч ингээд 4 мөрөөр нэг бадгалдаг байхгүй л гэж. Яваа холн тэр насаг дөрж нь бадгалсан одоо болоо. Би бадгалахгүй л гэсэн чинь тэгвэл наадах чинь хэвэл горцсон. Хэвлэгдэн гэж горцсон байгаа. Тэгвэл хэвлэхгүй байж байглаа. Тэрний өмнө байсан. Тэгжээд би хоцсон. Бадгалаагүй. Бадгалах дургүй би ерөө. Бадгалал л да. Эднэр чинь ингээд бүгдөө ном гаргаад даналзаад хөөрхөн балгаж ороод энэ төр би таагаал яасан. Тэгээ намайг ч гүр азардаг. Миний найз сэтгэлээр битгий гон. Хизээ нэгэн цагт чинь ном гаргаж өгсөн. Хизээ нэгэн цагт гарсан миний ном. Ягаад гэвэл энэ одоо хон жил ийм анхныхаа номыг гаргалаа л да. Үзэгч та бүхэндээ танилцуулах хараахан таны номын сангийн тавиур дээр энэ зохиол ирж чадаагүй байж магадгүй. Америкийн монгол судлаач, Монголын нэртэд монгол судлаач орчуулагч Саймны орчуулгаар манай ОЕД-ийн 3 одоо соёл дээр гарсан энэ ном 2014 он Америкийн шилдэг номыг үзэсгэлэн одоо гарсан ийм гайхамшигтай. Өөрөө зураг нь гайхамшигтай, шүлэг нь гайхамшигтай, бүх юм гайхамшигтай байсан бас ийм манай гал нэгдээс ийм тэгээ хүндрэлтэнд хүрсэн бас нэг гайхамшиг энэ байсан шүү. Баяргий. Тэгээд баярлалаа. Хөөш баярлалаа хөөш. Хоёрдугаар энэ дээр нэг юм зур сонсогч үзэгчтэй хэлэхэд бол Сайн Мис мэдгээд Английн монгол судлаач, монгол эрдэмтэн орчуулагчийн соён гэвлэгчүн бол 2015 онд бидний шилдэг шүлгүүдийг англи хэл дээр гаргасан ноён хотог Данзаар Авжагийн бүтээлүүдийг дэлхийн нийт хүргэсэн, манай Мэндаягийн олон зохиолыг хүргэсэн их алдартай сайхан юм хүн байгаа. Бас 15 онд бол бид нэр одоо гал нэгдлийнхний номыг хүндрэлтэнд хүргэх юм болцоо энэ ном байна. Тэгээд хоёрдугаар би нэг зүйлийг тойрч асуугаад үндсэн асуудал руугаа бас орох гээд байна. Одоо хүм намайг шаалдаг юм. Таны охин 20 мэйвэл чи хөтлөхөө гэж. Одоо хөтлөхгүй гэсэн боловч би хөтлөнө гэдэг шиг одоо хамт олонтойгоо би ярихгүй болохгүй байна. Тийм учраас юм байна. Би сарвал уянг орж ирсэн түүхийг нэг асуучгаад дараа нэг том жохол асуудлаар орох гээд байна. Сарвалч манай доод ангид мэдээ дагуур анги тийм ээ. Хөрхөн туранхай борхоо байсан шүү дээ. Ийм тарган байгаа шүү дээ. Би 76 онд хинти 10 жил төгсөөд багшны гадаад хуваар авч ирсэн. Тэгсэн ламах маань бол за гадаад явуулахгүй, Орос руу явуулахгүй. Аригчин болдог юм. Заавал дотоод явуулаад манай ажид хэлсэн байна. Тэгээ ажид бол дотоод сургууль ясна. Тэр үед багшийн дэс сургуулийн дэргэд соёлын амны харьяа, театрын зураач анги, тусаа анги үлдээ. Тэр орж ирсэн юм. Орж ирчээ намар ажилд явчаад хичээл ордог штэ. Хичээл ороод байжсэн чинь ингээд явж явахгүй юу? Ер нь тэр үед бас ганц нэг шүлэг оролдмор айстай 10 жил байхдаа. Тэгсэн чинь бас зарал утга зохиол нэгдэл хичээл нь тэр 300 хэд үлээ. Тэгээд ингэ байж байна.
Тэгэхээр нь яваад очлоо. Явж очихоос өмнө юм байна. Тэгээд телевизээр үзчихсэн чинь тэр үед 76 юм чинь одоо бодоход Насагдоржи мэдсэн 70 жил яваад таарч байгаа. Насагдоржи тухай нэвтрүүлэг гүн галгатад явж гин шүү. Тэгсэн чинь нэг залуу гараад тэгж таарна. Яг 40 жил. Одоо 110 жил юм чинь тий. Гүн галгатаа хөөн гэсэн нэг Миндоё гэж залуу уншиж байна. Энэ дөрвөлжиндүү одоо хар цагаан телевизээс мэдэхгүй. Тэгээ дөрвөлжиндүү гоё модтой бижэхтэй намдуухан зөөлхөн айдаахан уншиж шүлгээ. Тэгээд Насагдоржийн гүн галгатаа нуурын хөвөнд гэсэн юутай тэгээд шүтмэрийн нуурын хөвөнд сүлгэн бичихгүй уншихгүй алдсуулна гэдэг дуусч шүү. Энэ сүрхий. Тэгсэн чинь энэтэй танилцсан энэ Монгол хэлний анги гэж бичсэн багшийн дэс сургуулийн Монгол хэл үндэс хэл 3 дугаар курсын үед. Тэгээд үүнүүд тэр нэгдлийн биш Мэндөөтэй танилцгаа байсан чинь нэгдэлдээ яваад очихгүй. Тэгсэн чинь Мэндөө чи сонирхолтой юу? Зургийн ангийн хүн гэсэн манай утгац нэгдэлд явж болно шүү дээ. Би чам бүртгэж явлаа. Дараа ирээрэй гэдэг. Ингээд ирсэн түүхтэй. Тэгээд тэнд оролцоод одоо та нарын сүлгийг тэгэг чинь манай гүрээгийн дугуй хэдэ наадам өчнөөнүүд гарчсан. Тэгээд бүгдэнтэй танилцсан. Тийм түүхтэй. Би яг энийг хэлж байгаа юм байг үл зүгээр үзэгч та бүхэн мэдэх байх 1960 хэдэн оны 40 хэдэн оны Оросын хөлбөмбөгийн баримт кино байдаг юм. Багийн гишүүдийн орлуулаад зогсоочсон. Маш гайхамшигтай кино байдаг. Хэрвээ тэр одоогоос 43 жилийн өмнө эхэлсэн үерхсэн 44 жил үерхсэн албан ёсны одоо хөрлөтөр докторийн одоо хувь зайгаа даатгаад бид нар нэгдэл болсноос хойш 40 жил болно гэж бодоход их түүх байна л да. Өнөөдөр энд ирж чадаагүй найзууд маань байна. Америкийн нэгдсэн улсад Баатаргаад Эрдэнэтэн байна. Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч уран бүтээлд болж тойрогж байгаа оюун цэцэг байна. Найзууд маань бас одоо сараахан бүгд ирж амжааг байгаа. А тэрнээс гадна яг ингээд сууж явах хэвээр хоёр найз маань бол хараахан алгал байна л да. 3 найз маань. Агуу сайхан Батчирын сундаг гэдэг найрагчийг бид нар өнөөдөр ярих хэвээр. Дорны ингэж хэлж болох агуу ихээр найрагч одоо нямсран бид нар хэлэх хэвээр. Агуу ихээр найрагч балбарыгаан хэлэх хэвээр. Илүү дутаж магадгүй. Би ягаад энийг нүүр бардам хэлж байгаа юм бол би балбар бид нар нэг гал байсан. Нямсран бид нар нэг үе байсан. Бүгдээрээ 51 өрөн дээр шугалдаад бижэхнийхээ хаа ханцлаад гүйж явсан гэхээр зарим хүн том хүний нэрийг бариад худлаа хэлж ирэх гэж боддог байж магадгүй юм. Дашуулуур маань тэр одоо алдартай амьдтай бие үеийн хайрал хүмүүсээ гэдэг шүлгийг 23 таа дамжсан байдаг шүү дээ. Тий. Тэгэл тэрийг л уншдаг байхгүй юу? Одоо наадахчинчтэй одоо чиний бидний насанд нэг хүнд сургаж байд айлдж байдаг сургаалт биш ч байна даа гэсэн маягаар бид нар хүлээж авдаг. Энэ тэнд уншдаг хүмүүсүүд тийм ч сайн хүлээж авдаг. Ингээд л ихний хажуугаар өнгөрдөг цөлөг байсан. Энэ шүлэг хизээ их хүнд орсон бэхтэр дашуулуур нас бараад тэгээд сонинууд энэ шүлгээр толгой малгай хийгээд ишлэл авч тэгэхэд л хүмүүс нэрэн энэ хүнийг амьтад нь яагаад хайрлах юм бол гэсэн. Орчлонд гэрэлтэй хүмүүс сүрдэг нэгэн дашилбар. Богд дүнжин гарав зайсан толгойн ам. Бүүс зэсгтээ бүдэт здоровье гэсэн үг хаддан дээр гэрэлтж байдаг. Тэгэж үтсэн хүний алганы хөлсөн үнэртэх шиг тэр амд улаан байдаг. 18-та дашилбар шүлгэн уншиж ах дүү нархан 10 өрт гөрөөс шиг цогцох цагаан гэр шиг том цалсан ширхэг агаарт шүхрлэн нисэж байв уу бууж байсан уу ямар тач шүлэг болсон живхний эсхий шиг шар ус тэр намар жирийн биш болсон богд уулын бод гөрөөс эс бүхнийг дуудан урамтахад бод балбарын шүлэг хөглөгдөн дуу болсон. Бурхан ууландаа залбирахад дөөв нь харагдаад болдоггүй. Бугын урандааныг сонсохоор амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ алив сайхнан бусдаас битгий харамл
Хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүр шархлуул хэн нэгнийхэн харанхуй нөхрөө битгий түлэх. Архинд орсон нэгийг хэн шоолж бүүнэ. Аяа чиний аав чинь ч байж мэдэн шүү дээ. Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусадтаа нээж өг. Одоо би Миндайгоос асууя. Балбар одоо манай Нямсрын хоёр манай галд орж ирсэн дүүгээс уучлаач. Шил даваад ирсэндээ бодоход бол тийм ээ. Тий. 75 оны Утга зохиол урлаг сонины 1 дугаарт таны шин танил гэж болно да. За. Миний 4 шүлэг гарсан. За. Голын чулуу, би талын хүн энэ төр гэдэг. Одоо уул нь бол баг нэг нүүр 50 гээд барын цэдвгээд судлаач хүмүүст Горкийн сургуулийг дөнгөж төгссөн залуухан их шин юмыг мэдрэмтгий. Тэгээд дүүгийн шүлгийг нэг утгасгаас нь 50 зураг аваад ирлээ, намтраа аваад ирлээ. Тэгээд тэгсэн чинь за нэг олон шүлэг тавихгүй гинэ. Нэг 6 7 шүлэг тавихаар болчихлоо. Намтар хэрэггүй гинэ. Зурагтай чинь тавихаар болсон гэсэн. Тэгснээс үүлдээ зураггийн чинь хэрэггүй гинэ. Залуу хүн биеийн тооцоход гэж байна гэдэг. Тэгээд 4 шүлэг гарахгүй юу? Тэр 4 шүлэг намайг тэр үеийн залуу шүлэгчдийн утга зохиолын залуу хүрээлэл донд танил болгосон. Тэрийг үзчихээд ашуулбар Тэмс төгссөн нэгдэл дундын үйлдвэрийн тракторын жолооч бас давхар клубын орон сайхны эрхлэгч Паул Гарчагийн тоглосон. Тий, тэгээд онгоцоор танилцсан гэж урьж ирсэн байгаа юм. Тэгээд хичээлээ тараад ирсэн чинь манай гэрийг олоод ирчихч. Гэрт сууж байна тийм нэг шаймгаар жижигхэн шар залуу. Би таны шүлгийг чинь уншсан л мундаг байна л гэн тэгээд шүлэг өчтгөө гэж байна. Хэдтэй ус 17 таа гэж байна. За шүлгээ уншигсан чинь дэндүү эртгээд урлалтай учирч тэгдэхээ насаа өнгөрөөс юм харнудан алдраг мөрөөдөж хамаг амьдралаа үрсэн юм гэж. Тий. Тэрний дараа нь би насыг асуухгүй 17-т. 17-т хамаг амьдралаа үрээд байгаа. Тэгээд өглөө унтаад шөнжин хоёулаа шүлэг яриа шүлэг уншаад унтаад хоцордгий. Манай Дэхэмлийн шар гэдэг байсан хадмынхаа нэгэд өрөө гэзгэн цаадаг. Хичээлэн тараад ирсэн чинь нөгөө дашуулууч байж байна. Орон доор 2 том шуудаатай юм байж байна. Юу юм бэ гэсэн чинь нам модод болтой. Өөрөө ер нь манайд хүрээд ирсэн болтой юм аа. Ингээд одоо манайхаас гарахаа байсан. Ийм учиртай. Тэгээд аймаг руугаа буцсан. Буцчихад дараа нь бас удалгүй дахиад онгоцоор хүрээд ирлээ. Онгоцоор хүрээд ирэхдээ нэг бас нэлээ их тийм тэр үед мод болж байсан юм цагаан, аваарын цагаан гэдэг. Судалтай цагаан малгайтай. Савхин хөрчгтэй. Бас гайгүй үсээ ургуулчихсан нэг залууг дашуулуурыг бодвол ах юм. Даавуулаад ирсэн. За энэ бол одоо орон нутгийн танаа дарин нутгийн чинь бас нэг авьяаслаг шүлэг Данзангийн Нямсран гэдэг юм аа л гэж. Тэгээд Данзангийн Нямсран мөл нэг 4 шүлэгтэй ирсэн дээ. Ер нь яруу найраг бол өөрийн одоо уншигчдаа очих цаг хугацаа орон зай хөв тавилан гэж байдаг л да. Нямсрангийн нэг 4 мөр байдаг юм да. Өнөөдөр би өвс ногоон дээр гიშгэн. Өн хожимоо өвс над дээр урган үлээ. Данзангийн Нямсран 4 цаг. Бороо ганц нэг тусхан сайхан. Борог өвс норсон байх нь сайхан. Хаврын цас гэрэл уурсхан сайхан. Хаа нэгтэй шобууд ганганах сайхан. Алтан хараа цай дэрэг дүрнэсэх сайхан, айны хүн манай уянд буух сайхан, айли маань айлд бүсгүй байх сайхан, айл нүүж ирэх сайхан. Хангайн бороогийн тасхан сайхан, харанхуйн дунд цахил гангалбхан сайхан, хонон өнжин бороо зүсрэхэн сайхан, холоос гийчин ирэх сайхан. Зарим юмны өмнөшлийг бол
тодорхой цаг хугацааны үнэмшлэн ярихаас өөр зам байдаг л дээ. Бид нар бол балбарыгаа Ямсрангийн гайхамшигтай шүтэмширээс гадна бидний цаг дор 40 жилийн өмнө тэгжил үерхэж байсан гэж нэг л үе болж ингэж орж ирсэн гэж бодохоор гайхамшигтай байдаг. Эндээс манай гал нэгдлийн бас цаг хугацааны үнэмшил харагдах болоо гэж боддог. Би ягаад ч юм хүрлээдээ бол их итгэл найдвар хүргэж тэнд гарын үсэг зураад протокол хөтлөөд тэгээд нэг гал нэгдэл албан ёсоор болоод яг бид нар улс төр ярихгүй. Бид нар хатуу төшөлгөд бичдэг л байсан. Тэр яг найрагчийг зүрх нь хөдөлгдөг байсан цаг хугацаа юм чинь. Тэр тухай жаахан дэлгэрэнгүй уучлахгүй юу? Ингээд чиний мэдэлд ирсэн дээ ер нь. Тэ жаахан насаас өгөхгүй гэдэг гэдэг шүү дээ. Тэгээ бид нар шиг оюутан цагийн найзууд юм чи. Би 77 онд сургуулаа төгсөөд хэл зохиолын хүрээлэнгийн урлаг судлалын секторт театр судлаачаар томилогдоо очдөг. Хавар нь очиж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд тэнд байхад би өөрөө Монгол хэл уран зохиолын анги төгссөн. Тэгтэл томилогдсон ажил маань театр судлалын ажил байдаг. Бас надаас нэлээд хөндөй юм. Оюутан байхдаа яг би нэг киноны концертын жүжигийн шүүмж бичижсэн тэрүүгээр ламаг авсан шиг байгаа юм. Тэгэхээр мэдээж эргэж одоо холбогдох Ахмад уран бүтээлчтэй одоо Намдаггайтай, Чимдсургай эдэртэй гүүгээд л амьд архив тийм ээ. Тэгээд нэг хэдэн найзууд маань ерөөс эргэж татгадаа болдгоо. Тэгээд тэр намрын хаан 10 сар гаргаад тэгээ би ер нь албан ёсоор эргээд нэг утга зохиолын дугуйланд очиод байгаас хэцүү юм тийм ээ. Шинэ хүүхдүүд дээр ирсэн. Тэгэл наадах чинь нэг бичиг хийгээд энэ хөрөн хавцсан хийгээд. Одоо нэг юм хавцлал хэрвээ магадгүй л шүү дээ. Тэгээд 10 сарын 20 хэдэнд уран зохиолын гал нэгдлийн өмнө тулгарч байгаа зорилтын тухай Хүүхрэрлбаатар миний бодол гэж ингээд бичсэн байгаа юм. Тэгээ энийг манай хэд одоо бүгдээрээ тооруулж өөрсдийнхөө санал сэтгэлийг бичсэн. Тэгээ бид нар хуралдаад манай Яаваатар маань протокол хөтлөөд тэгээ бид нар албан ёсоор энийг байгуулж ирсэн юм да. Тэгээ энэ бол бидний хувьд бол өмнө удаа байсан сайхан нөхөрлүүдэн бэхжүүлсэн утга зохиолын төлөөх бидний сайхан сэтгэлийн үр дүн байсан. Тэр үед яг төрийн бас байгууллагын хууль гэж байгаагүй учраас бас энийг бас жоохон нууцлах маягтай тийм ээ. Энэ дотроо хүртэл одоо нууц бүлгэн байгууллаа гэдэг гэж тэрийг бас чандлан сахих бараг тангараг хэмжээнд одоо биеиндээ хандлах ийм л зорилт тавьж байсан. Тэгээд зорилго маань их сайхан. Энэ дотроо дандаа л одоо гигэн уран зохиол одоо яаж хөл тавих уу энэ дэлхийн хэмжээнд Монгол улсынхаа хэмжээнд утга зохиол гэдэг юмыг одоо нарийн сайн үзэх судлах өөртөө боловсрох бие бинийгээ дэмжих бие бинийгээ нөхөх энэ үднээс л одоо ингэж орж ирсэн. Тэгээ энэ бол энэ үндэ цаад юм дөрөв дугуйлгын тухай өдөр ярьлаа. Би дугуйлантай холбоо хэлбэр санагдаж байна. Одоо Миндоё ахалсан дараад манай Саруулын ахалсан тэр үеийн улсын багшийн дээд сургуулийн утга зохиолын дугуйлан болвол их онцгой байсан юм аа. Бидний өмнөх үед бол их сургуулийн утга зохиолын дугуйлан бол илүү нөлөөтэй байсан. Тэр үнтэй зэрэгсэж ирсэн үе бол яг бидний үе. Одоо Миндоё Саруулын юм ахалж ясан тэр үе гэж би боддог. Тэр үед бол ганцхан багшийн дээд төдийг одоо хууль зүйн дунд сургуулиас Батчар маань тэгэл одоо их сургуулиас Оюун цэцэг ойдон маань ангаахын их сургуулиас цогт Мягмасрам маань тэгээ өдөөнөөс нэг балбар тэгээ Мягмасрам маань ирэх мэт өөрөөр хэлбэл багшийн дээд нэртэй тэгээ олон тийм цугларч болж ирсэн. Энэ бүхэн болоод биднийг бас ер нь бие даагаад ингээд нэгдээд явах юм зүйл рүү одоо түлхсэн нөхцөлийг бүрдүүлсэн л гэж одоо хэлмээр байгаа юм. За би тэр үед бид өндөө залуу байж хамгийн залуу нь одоо нэг 4 хүн байсан. Одоо энэ манай Саруулын Мягмасрам Дашвалбар 20 л байсан. Тэгээ хамгийн одоо настай гэж байгаа нь Нямсрам маань тэр үед 30 настай байж. За дунджаар бол өдөр нь 23-аас 25 настай. Тэгээ би бас нэг гаргаж үзчихсэн юм л да. Тэр үеийн 12 хүн байсан. 12 хүний маань одоо дундаж нас нь бол 23 нас байсан байна. Эд залуу үед л одоо бид нар нөхөрлсөн хар багын энэ нөхөрлөлийн маань одоо сайхан сэтгэлийн илэрлэн гал нэгдлээс юм болоо даа л гэж ингэж боддог юм шүү дээ. Яг үндэ би энэ дээр нэг үзэгчд хэрэг болох үүднээс нэг зүйлийг хэлье л да. Бид нар яриул 10 цаг яриач харагдахгүй. Хүн бас нэг амьдралдаа нийгмийн идэвхтэй байх.
оршин буй цаг хугацаанд үнэнч байх гэдэг бол бидний зарчим байсан да. Сайхан амьдарч хийсэн ажлаа сайн хийчих. Монголын хэвлэл мэдээллийн ямар л ажил оногдно тэрэндээ сайн хийчих. Дандаа шүлэг өчөөд бидний дотор архиудаг хүн байгаагүй юм шүү дээ. Одоо хотлаа гэж хэлэх. Одоо л амсдаг хүмүүс бий. Тийм жишээ нь. Тийм учраас тийм л үе байлаа. Шүнжин шүлэг өчөөл явдаг, шүлгэл яриад явдаг ийм л цаг хугацаа байлаа. Би зүгээр ганцхан жишээ хэлье. Шүгшин шиг алдарсан хүн бол Нямсран. Хөдөөгийн дайд нутагт хүн яаж хайртай байхыг илэрхийлсэн. Хэрвээ доронтой тэр их хурлын сонгуул байдаг бол Нямсран гарах л байсан. Дачмар шүлгээж бичгээсээ гадна Монголын тусгаар тогтнолоор ямар гайхамшигтай сэтгэл зүрхийн гаргаж нөхөр Монголын ард түмэнд хөшөө мэт хүндлэгдэж туйс мэт байгааг бид нар мэднэ. Бүгдээрээ шүлэг бичгээс гадна нийгэмд идэвхтэй байсан. Манай Хөрлөбаатар ихэд одоо шинэ ухааны академид ажиллаж Монголын олон сонинуудыг бий болгож эрдмийн ажил хийж энэ ажлаа зохиолын бүтээлийн хажуугаар өргөжлөж ирсэн. Манай согт ихэд одоо бид нар одоо олон үзэгчид мэдэх байх та Оросын холбооны улсад гайхад энтхийгт гайхадаж Монголын одоо цэжний хэрүүргийн алдартай хүн төрлөө гэж гайхаж байсан алдартай эмчийн нэг бол энд ингээд сууж байна. Манай Миндоё бол одоо энэ ажлынхаа газар хичнээн олон төр олон нийтийн ажлуудыг хийлээ. Монгол улсын соёлын сан хөгжүүлж, Монголын утга зохиолыг дэлхийд сурчлах гэж явж, Жанарайсхийн одоо тэр сайхан шүтээнийг одоо Монголдон буй болох жишээтэйч байдаг юм уу? Одоо ойдын өгөхөд зөвхөн шүлгээ бичсэнгүй одоо 1992 онд миний батсан үндсэн хуулийн шинэ үндсэн хуулийн төрийн сүлжийн зохиолцож байлаа. Төрийн тамгын зохиоллоо. Энэ одоо гайхамшигтай мэдээсэн. Миний мэгмарсан бол Монголын радиод ямар гайхамшигтай олон нийтлүүдийг бичиж радиогийн шагнал мэгмар гэж ямар алдартай хүн байлаа. Монголын арчилд ямар үнэтэй хувь нэмэр орууллаа. Манай Сарвал уян Монголын сэтгүүл зүйд, Монголын нийтлийн урлагт, Монголын соёл утга зохиолд ямар үнэтэй зүйл хийж нөөдөр хүртэл Монголын өв хөрөнгийг авч явахд яаж явж гэнэ үү? Ингээ бид нар ч нэг тийм шүлгээсээ гадна хөдөлмөрлөх тийм зориг байж дээ бас тий. Одоо мягмар сургууль бид нар магтахын арга байхгүй ийм л байсан байж байна. Бид нарын энэ гал бүлгэн өөрөө одоо бие биеийн яаж одоо хөгжүүлсэн, яаж нөлөөсөн бэ гэдгийн ямар одоо хүчтэй нэгдэл нөхөрлөл байсан бэ гэдгийн одоо хамгийн тод жишээ бол одоо хоёр хүнээр л дорны одоо агуух ярууна эргэж гэж алдарсан Данзангийн Нямсран одоо эх оронч сод ярууна эргэж Очир хотын Дашвалуур гэдэг хоёр хүнийг нэрлэхэд энэ хоёр бол гал нэгдэл дотор өсөж бойжж энэ одоо оргилд гарч иж хүрсэн. Түрүү хэлээч Дашвалуур бол одоо анхны тим шүлэг уншиж ирсэн. Данзангийн Нямсран бол 4 шүлэгтэй анх ирж байсан. Тэгээ гал нэгдэл дотор шүлгэн уншиж чаад найз нарын шүлгийг сонсож чаад ер нь бол одоо энэ уран зохиолын амьдралын халуун тогоо уур амьсгалыг мэдэрчгээл эрийн цов руугаан буцдаг. Нэг жил ч юм уу болоод эрэхтэй бол ярууна эрг нь бол шал өөр болоод улам их та сайхан болоод ингээд өөрийгөө бол эвдэхгүйгээр өсөж хөгжиж өөрийгөө олсон одоо энэ Данзангийн Нямсрангийн зам бол гал дотроос хамааралтай гэж би ингэж ойлгодог. Тийм учраас бид нэр бахархалтай байгаа юм л да зүгээр одоо үлгэр үзүүлэх нь хаашаа юм гэхдээ бидний дотор бахархал болчихвол байх жишээтэй. 3 эрдэнтэн төрсэн байх жишээтэй. 6-7 гавьяа төрсэн байх жишээтэй. Энэ маань одоо бидний нартангийн дор биеиндээ сайхан би явсны содго байдаг юм байна лээ. Хэрвээ та ямар нэгэн одоо 40 жилиг уудлал бид 8 бид 10 нэгнийгээ муулж ирсэн нэг цаг хугацаа байдаг юм шүү дээ. Дандаа ч бас яруу сайхан өнөөдөр бэлэгтэй юм яри. Бид нарт ийм сайхан юм байгаа энэ ерөөл болтугай гэж л ярьж байгаа болохоос өөрсдийгөө гайхуулж байгаа юм биш. Бид нар дандаа сэвэр сэмчүүр зүг зүгээр бас байгаагүй. Ганц нэгэн пивууж үдсэн насны дундуур. Зодтолдож үдсэн бид нар. Камедын шард бид нар гараа явсан чинь хэдэн залуучууд үзэлцээд манай Миндоё пижакныхаа хааг хандалж ирсэн би санддаг юм. Миндоё зодолж ирсэгэд бодчихдоо залуу байсан хүн зодтолдог юм даа. Нэг хүн гараад ирсэн чинь кабинетний шард бид шүлдэг хэдэн залууч пижиг Миндоё үзээд би аимханы зогтаасан Миндоё осон чинь хааг нэг азалж мэдчихэн анзаарах. Би байгаагүй шүү. Харин байгаагүй гэх юм даа. Дараа нь би үзэгчтэй энэ бүхнийг яагаад сарчны баярын өдөр бэлэгтэйгээ ярьж багархал болгож цаг хугацааны өмнөшил болгож та бүхэндээ хэлж байгаа юм бол бидний үдсэн сайхан буян ишгтэй хон жилд бид нар уран бүтээл дэлхийн чандад төрсөн манай галынхны нөгөө талаасаа нэг үнийг хэлэхэд манай галын миний үеийнхний бидний найз
Миндоё маань үнэхээр Чингис хааны одоо гэдэг тэр шагналыг авсан бид нар омгсоо. Биднээс ярихынтэй ч юм уу гэж бодогдоод, бахархантай ч юм уу гэж бодогдоод өнөөдөр энэ бахархлаараа магадгүй энэ бахархал биднийг тойруулж иж болох юм шүү. Найздаа баяр хүргье. Бид нар бахархаж амьдрмаар юм бэ шүү амьдралдаа гэсэн бодол төрсөн шүү. Тэр ярихгүй юу? Хэлэхгүй. Шагнал авах ёслол дээр Чингис хааны одоо хамгийн тэргүүн дээд шагналыг Монголын зохиолчтой сангуудаа авлаа да. Энэ бол түүхэнд одоо тэмдэглэгдэх юм үнэхээр гайхамшигтай үйл явдал болсон. Тэн дээр Миндоёгийн хэлсэн үг бол их сайхан үг хэлсэн ардам гэгэн тэр сайхан үгийг их сайхан үлээж авсан шүү. Тэрүүний хажуугаар ерөнхийлөгч Элбэг Дорж бол их гайхамшигтай сайхан үг хэлсэн. Тэр дотроо одоо манай галын тухай зориуд одоо дурдж хэлж байсан. Тэгээ тэр тухайгаа хэлэхдээ тэрийг одоо сонсоод би юу гэж бодож байсан бэ гэхээр үнэхээр манай гал нэгдлийн Монголын утга зохиолд эзлэх байр суурийг одоо Монгол улсын ерөнхийлөгчийн үгээр ерөнхийлөгчийн байр сууриас үнэлээд үгэнчлээ гэж ингэж ойлгосон доо. Тийм учраас одоо энэ бол төр одоо манай уран бүтээлийн үндсэн одоо байр суурийг тодорхойлсон гэж хэлж болох байхаа гэж бодож байна. Ер нь бид бол 70-аад оны оюутнууд 70-аад онд уран бүтээлээ идэвхтэй эхэлсэн. Тэгтээ Монголын утга зохиолын 80-аад оны төлөөлөгчд гэж одоо хэлэх ёстой. Одоо энэ бол судлагдсан болцсон. 80-аад онд мэдээж одоо олон уран бүтээлчд байна. Тэр дунд одоо нэгдсэн нэг хүн шиг одоо бие нэгэ нөхөж зохион байгуулалтад орж ирсэн энэ нэгдэл бол арга байхгүй гал нэгдэл. За бидний уран бүтээлийг бол Монголын утга зохиолын 80-аад оны төлөөлөл гэдгийг нэлээд тод жишээ төлөөлөл болох юм л зүйл гэдгийг одоо судлаач хүний хувьд амбардаг мэлэх байна. За ингээд хаврын тэргүүн шинийн нэгний бэлэг сайхан өдөр 1900 одоогоос 43 жилийн үерчээсэн залуучууд гал нэгдэл болж Монголын соёл утга соёлын амьдралд өөрийнхөө хэмжээгээр өөрсөж явсан цаг хугацааныхаа үнэмшлийг үзэгч та бүхэндээ нэг Монгол хууч мэт дэлгэж байна. Үзэгч та бүхэн нэг зүйлийг анзааран харж байгаа. Хэдүүлээ ямар ч шүлэг унш таарна да. Тэг үү? Тэрийг шаардахгүй тийм үү? Тэр үеийнхээ шүлгийг унших уу, найзынхаа шүлгийг унших уу, өөрийнхөө шүлгээс унших уу, тийм ээ? Энэгээр бид нар тэртээ олон номоос нь үзэгч анзаарах учраас зүгээр нэг л хүрлээг бол би хүрлээгийн шүлгийг өмнөөс нь уншиж болно. Багшны дэд оюутан байхад хадан дээр ургасан цэцэг лаг шүлгэж байна шүү дээ. Нэг шүлэг явах уу? Мегамасрын чамаас эхлэх үү? Тэгээ. Надаас ихч тэгвэл. Тэгээ сараас гэж. Би бол бүрэгээс найзаагаа шүлэг уншив. За бидний хүмүүс 3 тэнгэрт биднийг хараад байж байна. Тэгээ сая ярьлаа Латвичны сундынхаа нэг шүлгийг унш. Бид ер нь байхгүй хүмүүсийн шүлгийг цээжээр бас жоохон мэдэн шүү. Тэр үедээ одоо нэг нэргүй нэг шүлэг байгаа. За. Тэрнийг л би харилж явдгийг манайхан бүгдээ мэднэ. Дагаад ч унших байх. Зунжим бид хоёрын жаргасан цэцэрлэгийг зартай баяр намар алтаар будамлааж янжим бид хоёрын эсч ягаар янзан жигшиг навчаас агаар бодлсон нэрэлд нь ятгын уйхан ишгээр буцах шууд дуулдахад янгийн тэнгэрнүүднээс хайр бөмбөрүүлэн алдаж миний зүрхэн заяасан өөрийнхөө зүрхээ тэр мэтгэн одохын цагт гомдсын санаалдваа гэж. Энэ мега хажуунаас өмөрчлээ. За мега нөгөө болорч чулуунд юм нэг захиж байгаа. Мега болорч чулуугаа өмсөн дээр. За яг бай. Нөхөддөө гээд аль дээр одоо бараг л бид анхал танилцаал тэрний дараа анхны ном гарч явах үед тэр номонд орсон шүлэг баха нөхөддөө гээд нэг ийм зөв 8 мөрт юм уу тийм шүлэг үчижсэн. Хээр талын тэртээс хэсэг адуу цас манар бол наран дагуур наашлан тэдний туураймар даган цас цоохорд тэнэн хаврын ялхногоо сагагнаас нь дусах мэсээ болно. Чихэн дунах зөөлөн төргөөн зүрх хэмчин ойртоход төрсөн нутгийн гинт сансан 408 зогсдыг хараад таваа. Ойдуу цагт хоёрыг яг өөрийнхөө шүлгийг уншаасаа гэж өгсөн. Ягаад гэвэл тэр болгон одоо уншигч үзэгчдэд одоо өөрийгөө илэрхийлдэг алд байдаг нөхцөл байна. За тэгээ. Одоо хаалттай биш болсон шүү. Нусгай баг насандан халуун зунаар нуурын хүн цагаан байхыг харсан. Өвлийн жинхүүтэнд бэрцэгсдон өлөн төрлөх хар байхыг үзсэн.
өнгөт хорвоо харцагаа юм да гэж өвөгийн нүдэн анжирдгаар шуу хүртэл харцагаа юм уу гэтэл шулга шаадгаа алаг байсан боллоо. За завын сүүлийн үед богино шүлэг жоохон оролдож байгаа. Тэгээ Монголын хайкуугийн холбоо гэж байгуулсан тэр хайкуу шүлгийн 3 ном өнгөрсөн онд гаргасандаа ихтэй зүгээр Монгол 3 мөр шүлэг хэдийн шүлэг хэлье. Хайрын галт тэргэнд хамтдаа сууя. Харин чимэн төрүүлж ордоо. Хаврын өдөр намрын шинж орхон чи байж. Хайр гэдэг цаг нь ирэхээр чавхны чулуу шиг чамааг өнлөөд нисэн. Өнөөдөр гэж буй өчигдрийн дөрөн сур шиг маргааш гэж буй. Магтвал цагт нь магт уран болно. Мартвал цагт нь март буян болно. Марттал нь магтвал харин нүгэл болно. Чихийг чинь үлсээ хов бүү сонсог. Уруулыг чинь үлсээ хор бүү амсаг. Нүдийг чинь үлсээ нүгэл бүү хараг. Стагай. Бид нар 17 тагаас ирсэн найзууд өнөөдөр сарчны баяраар та нартай уулзаж байна л да. Цаг хугацааны үнэмшлийг цаг хугацаа л өөрөөр хэлнэ. Тэгвэл амьдрч яваа цаг хугацаанд бид нэр баярлаж яваа. Үргэж явсан нөхдөлдөө баярлаж байна. Ямар нэгэн омог олжтой он жилийг туулсан юм шиг санагдаж байгаа. Ирж байгаа цаг хугацаанд тааш гисэн олзуурах хэрэгтэй. Одоо ч гэсэн бид шүлгээ бичнэ. Сайн шүлэг бичиж чадахгүй л явна. Гурван хөлн гормсон сураар тушаатайч. Дөрвөлжин санаандаа дөрөө сэтгэлийн янцгаадаг адуу шиг шүлэг бичгсэн. 33 морийг хөдөлгөөмөртэй дамнахад гуйлын шаргал зоондоо нар өвшөөлгсөн өртөөчний удаа шиг шүлэг бичгсэн. Ботхон ихтэн гонгоноход тормон загсдаг тооройд босоо шаргал толгод элсэрэн самшир шиг шүлэг бичгсэн. Дорны буурал бүвэг өлгөдөн хүлгснийхээ үгэлээ домгийн цагаан газарх өөдөөс өмнө хадирдал шүлэг бичгсэн. Мортэй шүлэг бичгсэн. Монгол шүлэг бичгсэн. Эремг дөрвөн туурайгаар газар өмгдсөн хөхтөө шүлэг бичгсэн. Эрхэл хоёр загас наран дүүрсэн домгийн шүлэг бичгсэн. Ижиг үндэн дааган үсэргэдэг шиг уяхан шүлэг бичгсэн. Ижил тэнгэртэйдэн асарсан шонын дакултай шүлэг бичгсэн. Дэлхийн талаар янзгаарсан адуу шиг шүлэг бичгсэн. Дээл үсэндээ хямран зангидсан эрхэн шиг шүлэг бичгсэн. Дээвэр торгондан голомт нь өрөөлтэй ихгэр шиг шүлэг бичгсэн. Мортэй шүлэг бичгсэн. Монгол шүлэг бичгсэн. 3:30-нд аялаа дуустдаггүй ардын дуушган шүлэг бичгсэн. Гуйлахшин байсан тэврээ давдаг ажилхан ингэр газар шоргол шиг шүлэг бичгсэн. Сагах туурын салхитай мортой шүлэг бичгсэн. Салхи нь хөдлөсгэрдэг Монгол шүлэг бичгсэн. Энэ Саймон Смит гэдэг залуугийн одоо бэлдсэн манай галын тухай энэ номон дотор бидний ихэнх үеийн зарим шүлгүүдийн гар бичмэлийг татаж оруулсан байгаа юм. Энэ дотор Дашвалуурын маань гар бичмэл байна. 6 мөртэй шүлэг юм байна. Уйдгар шингэсэн хийл, уянгалах нь хүчтэй, удалгүй чавцсан тасран зүрх шавхуурдна. Уйлыг гэтэл нулимс хатаж, уруул өмөлзөн, уйдгар гараас мултарч шувуу шиг нислээ гэсэн байна шүү. Нэг нэргүй нэг шүлэг байна. За тэр үеийн амьсгаанд бичигдсэн шүлэг. Өнгөрсөн зуны дурсамж чиний зурагт үлджээ. Өнчин шохны наан миний дээлийг нөмрөөд маргаашийг өнөөдөр шигээр мадаггүй сайхнаар сэтгэн суужээ. Жижигхэн цагаан гартаа ямархан цэцгийг барайвдээ жилийн өмнөх явдал юутай ч хол болоовдээ нэрийг нь мэдэхгүй хэрийн цэцгийг би нэрлэж сураарай гэж өгсөнсөн. Хэнцэрхэн тэр цэцгийн нэрийг хэн маань мэдээгүй шиг хийсвэрхэн жаргал амарлан учрахтаа бие бинээ таниагүй байжээ. Сурагт үлдсэн өнчин шох цуврт тогтсон олон улсын үргэлжил улсын өмнөх бүсгүүн дүр учраа танилаагүй. Гэгээхэн дурсамж
хүний хүн миний дээлийг нөмөрчээ гэдэг. Бидний одоо өдөө явж байгаа юм бас эхлэлний боёо аамах. Эхлэлэрийн гарахад эцгийнхээ өөрөөр суугаа шиг омог төгөлдөр эхийнхээ сүг амталж байгаа шиг эрх чаргалтай. Эхлэлнийхэн гүн яруу тансаг аривныг эмгдийн үлгэр өвгдийн дамгаас амтлна. Эхэлж хөлдөрж байгаа хүүхдийн энкри алдам эрцөөлийн ярианаас тань. Эрцэлвэр өвлөсөн өв соёл гэж үгүй. Эхлэлэрийн бүтээсэн өв соёл гэж үгүй. Эрцэлэн биш тулдаанд баатар болдог шиг эхлэлэрийн баатарлаж мөнгө хүрсэн хүн бий. Эхлэлэрийн баатарсан хамгийн дугуйлаг хамгийн шудраг. Энээс нь дайсан элдвийн бочдныг уудлан илчлэгд нөхөр. Номон бачид нэрээ мартсан яруу найрагч нуус товчоо. Нэг эртний өвлөв сэтгэл амьд сэрүүн хөвөр уршин. Хөгсөдөр нэгэн давхар асар үтээсэн тайж инжинаш. Хүн болгоны амраг алтган ануухнаар түүхүүрнэн там тамгот тамаанаас ойхоо тамтаггүй бол тамчин төрөөзөг шуудагтарвж одоо ч адилсан. Намтар түүхээс нь зурглаад миний наснаас сэтгдах. Номын мэрэгд өвгдөөц тааман начигдор жирэнчин явуулан сэдэнд орж нэрлээд хизээч оршгүй. Энэ ертөнцийн хаан ч явсан хэнтэй ч уулдсан эхэл миний ухраглага. Зэрэг би нэг мод тайлбарладаг штэ. Морийг хараад огшоодог юм уу? Гүрвазар гоё тайлбарлаад огшоодог юм уу? Их л сайхан тайлбарлал би гэртээ телевиз хараад огшож суудаг. Тэгээд гүрвазарын шүлэг уншилах ямар сайхан юм бэ? Би ямар телевизээр шүлэг мүлэг радиогоор уншуулж байсан биш. Эндээс энэ урдлан гисгээс нь энэ ч дундаа Монголтой ардаа англиар уншаад хэрэггүй шүү. Энэ урд гисгээс нь зүгээр онгойлгоод 45 жилийн өмнө уншижсэн шүлгнээс минь та нэгийг сайхан дуудаж өгнө. Нэг айл нэг лам байдаг гэдэг шиг нэг амт олон дотор нэг бас шоуч байх юм аа одоо яах вэ тэгээд. За энийг уншаад би дараа нь 100 байхгүйс юм чинь. За энэгээр бол гарахгүй шүү. Харангад байсан учраас тэгээд үнэ. Дараа гарчгнууд наа. Стрессийг бичсэн юм даа. Стрессийг гарчгийн сайхан чимээ. За тань. За одоохон шүлгээс үзэгчтэй хөргий. Шолоо шиг залуу насны минь он жилүүдээр авирсан борхоног ууд. Галзуу арслангийн арга хавирсан баяр гонигтэн мэрүүлнэ. Идрис усмын 5 мм-ээр эргэж ирж яваа тэргэний илжих шиг насрууд өгч явна. Үлгэрийн жүжигрийн төгсгөл шиг миний амьдрал үнэн гэхэд дэндүү үнэн адал явдал минь зөвд биш. Өнөөдрийн амархал зүрхний суураагүй датсан сомны зэв минь аа гэж ийм л ичж байгаа юм. За тэгээд би гайхамшигтай тэгээд би Ойдвын эн чинь зөвхөн шүлэг уншаад дуусч байгаа юм биш. Зурагтай. Тэгээ зурагтай. Тэгээ ингээд тийм дадлахтай ийм гайхамшигтай байгаа юм да. Тэгээд би зүгээр бодож байна үзэгчтэй. Өнөөдрийн энэ сайхан хаврын тэргүүн сарын биний шинэ нэгний бэлэгт өдөр манай уран бүтээлч гал нэгдлийг сайхан өндөр хоймортой өрсөн Эко телевиз хамт олондоо баярлж байна. Юмд бас нэг бахархмаар өдөр байдаг юм байна. Догдломоор цаг хугацаа гэж бас байдаг юм байна. Үдэж байгаа хон жил маань сайхан хон жилүүд байлаа. Ягаад ч юм явж ирсэн цаг хугацаанд ихсэн мөрөндөө хүн баярлах өдрөөс байдаг юм байна. Тийм учраас өнөөдрийн халуун дулаан ярилцлагынхаа төгсгөлийг би яахарахгүй бас бид нар одоо дэлхийн яргалаар эрхэм хүндэт төлөөлөгч Монголын ард түмний Монголын төр сойрхсон Чингис хааны шагнал авсан бид нар тухайлан бахархаж байгаа минь оюуныхаа нэгэн шүлгээр өндөрлөхөд илүү бэлгшээлтэй байх болов уу гэж бодож байна да. За. Тэг өнгөрсөн жил бид нар нээлттэй хийсэн энэ Саймон Смитийн эмэгтэй хэвлүүлсэн энэ ном дотор орсон орчуулгууд нь бол бидний залуу халуун ихэнх үеийн шүлгүүд байгаа юм. Тэгээ энэ тэр үеийн бас гар бичмлүүдийг ингэж оруулсан. Тэгээ энэ одоо миний 20-аад насны гинхэн шүлэг байна. Гэхдээ бас гал гэж нэртэй юм шүлэг байх юм. Энэ шүлгийг доодъё да. Бадарчгүй гал бол бадамлажгүй цэцэг буюу улаан хөх дэлвээ задлж угал зөхөө урлан буюу уулын энэ галын дөл уужим талдаан ургамал байсан сүрэг мал тийшэн бэлчиж сүүлд нь тэнд аргал үлдсэн. Ээж минь аргаан үрж түүсэн эцгийн голомтонд гал дүрлдсэн гарвал үүслэн намуухан хөөрнөж галын дөл цэцгэлнэн боёо. Одоогоос 43 жилийн өмнө Улсын багшийн дээд сургуулийн тэр ангид тэр танхимд шигэн чиглэлийн мэрэгдэж залуучууд цуглаж
зохиолын гал нэгдлийг байгуулж байсан тэр цаг хугацааны үнэмшил, тэр цаг хугацаанд найрагтай үнэнч байсан үнэмшил, тэр цаг хугацааны гэгэн сайхан дурсамжийг Харвын тэргийн сурын шинийн нэгэн тав хүнтэйгээ хуваалцлаа. Танд сэтгэлийн галаа бид өргөлөө. Тэгээ миний ард түмэн ирж байгаа цагтаан ёстой наран симансан шиг дээрээс нь дэлгэрч навчин сэргсэн шиг доороосон балбар галбирвас чадмад үзүүрээс нь дэлгэрч гал халуун толгомж доороосон бадмалж байхын ерөөл дэвшүүлье. Галын тухай ярихад сайхан байлаа. Миний Монголын ард түмэн. За хүрээ.